яах юм зүгээр босгоод явчих шүү дээ. Чи орой үдч таарал яах вэ? Чамд илүү цанцаа байгаа юу? Яагаад? Тэрийг чинь л өмсчин. Тэрийг би өөр өмсөн шүү. Тэгвэл одоо өмсөж байгаа талид өмснө үстэй. Тэгин л те. Яг зөв. Талингууд чинь би надад ч өмсч. Чи тэгээд хоол унтч бэлдэж аваагүй үлсэн шүү дээ. Чи нам хажуу чи бүлдээд л хараа сууж байгаа тоолноос өгөхгүй мүү? Үгэн л дөө. Воо, ингээд хоолны асуудал шийдэгдлээ. Тэгвэл чи майхангүй хаана яаж хонох юм? Зөрүүлж юм асууя. Майхан дотор партай байвал гоё юу? Мэдээж дулаахан байвал гоё шүү. 38 градус хүртэл халдаг амьд пар байна шүү дээ. Гуглд живтэл арга чинь төнөөл явчих. За яах вэ? Тэг маргааш өглөө босоод яаш шүтэ мэй уугч байгаа. Сой зэнтрээ асан юм уу? Эглээ чи уугач. Дараа нь би болгох чинь. Чи найдасаа сэзэж болно. Би болж юм доох. Хөөе чи ер нь ямар аялалд явж байгаагаа мэдэж гин үү? Үгүй. Чамд дуудсан шууд гэрээс гараад хүрээд ирсэн шүү. Пастел 6 жилийн ойд зориулсан анх удаага үнэн төвшөлтөгчдтэй хамтдаа пастел пикник VIP зугаалгыг зохион байгуулж байгаа. Энэ зугаалга 6 сарын 27-наас 30-ны хооронд үргэлжлэх бөгөөд хөтөлбөр нь үнэн тасархай хэмжээ. Улаанбаатар Сэлэнс Экваторт зөвхөн пастел пикник айлчлалтай байсан догооноор ажиллагаад догоонд зүгээр л явахгүй. Авьяасыг дээш нарыг сонсож хөгжүүлнэ гэж байгаа. Тэгээд Сэлэнс Экватор тусгай автобусаар Сэлэнгийн сайхан нөхөд ээж мод Сужийн нар Сэлэн аймгийн төвөөр зугааж Сужийн нарсанд Монголын топ DJ артистуудтай жинхэнэ сагна. Аялын такс нь 300 сая мэлээ. Таксанд нь ирж буцаж зарж байрлах байр хөтөлбөрт аялал ивент багтаад бас болоогүй. Бүх аялагчдаа аялын багт бэлгэлнэ гэж байгаа. Тааж байгаа. Яаж штэ. Ийм гоё аялалд явах чинь бэлтгэлээсээ хангаж үзөө юу?